мэдээллийг дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг Улсын их хурлын гишүүд 5 хүнд урьдчилан хургуулсан. 2010-аас 14 онуудад Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байж, олон улсын банк санхүүгийн байгууллагын шинжээчид Монгол Улсын цаашдын хөгжлийн таамаглалыг боловсруулахдаа дунджаас дээгүүр орлоготой улс орнуудын бүлэглэлт шилжин хэмээн тооцож байсан бол өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулж, нийгэм эдийн засгийн тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах үндэсний чадварыг бүхий л талаар бүрдүүлэх шаардлагатай байгаамаа. Дэлхийн хурдцтай хөгжиж байгаа улс орнуудын туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлог тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог хөгжүүлж, бүтээмжээ дэвшлүүлэн, мэдлэг зориулсан тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарал хүчээ төвлөрүүлдэг бөгөөд ур чадвартай хүний нөөц болон өндөр технологийн судалгааг хэрэгжүүлэхэд дээд боловсролын салбар чухал үүрэг гүйцэтгэж, хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн. Манай улсын хувьд Монгол хүний шинжийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартай түвшиглэн бусад улс орны хурдцтай хөгжлийн туршлагыг нутагшуулж, хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэг зориулсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай байна. Цаашид шинжлэх ухаан технологийн дэвшил, инновацийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан урт хугацааны хөгжлийн зорилтуудыг баримтлахын зэрэгцээ, богино дунд хугацаанд дараах чиглэлүүдийг баримтлан ажиллахаар төлөвлөж байна. Төрийн бодлого хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, байгаль дээлтэй технологи бүхий нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэхэд чиглүүлэх. Хоёрт, Монгол улсад мэдлэгийн хүчийг төвлөрүүлэхийн тулд гадаадаас эрдэмтдийг урих, тэнд ажиллаж байгаа Монгол эрдэмтдийг хамтарсан судалгааны ажилд таттан оролцуулах замаар бүтээсэн мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадад экспортлох бодлого барих. Гуравт, шинжлэх ухааны технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, хөгжлийн ажилд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгийг зарцуулалтыг оновчтой болгох зэрэг болно. Эрхэм гишүүдээ, Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, боловсролын талаар төрөөс баримтлах бодлоготой уялдаж, мэдлэг зориулсан нийгмийг байгуулах, ур чадвар бүхий Монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэгдэж байна. Үүнд 2016-аас 2020 онуудад сургалт судалгаа үйлдвэрлэлийн түншлэлд түшиглсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсролыг эзэмсэх шатлсан тогтолцоог бүрдүүлж, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэх түвшинд хүргэх. 2021-оос 2025 онуудад хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухааны технологийн кластер парк байгуулж, үндэсний 4-өөс доошгүй их сургууль, Азийн шилдэг их сургуулиудын игнэнд оруулах. 2026-аас 2030 онуудад олон улсын хөтөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоо 2030 он гэхэд бүрдсэн байхаар төлөвлөгдөж, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт наривчлан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай боловсруулан ажиллаж байна. Эрхэм гишүүдээ, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн эмчийн ихтэй сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролын хөтөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд баримжаалсан, мэрэгжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогоо тодорхойлсон. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дараах байдлаар багтцлан авч үзэж болохоор байна. Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсруулангуй болгох, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх, стандартад суурилсан чанарын хяналт бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг болно. Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн орчны шинжилэл, баримталж буй бодлого арга хэмжээний талаар танилцуулъя. Нэгд, дээд боловсролын хөгжлийн асуудлыг боловсролын системийн нэгдмэл байдлын хүрээнд цогцоор нь судалж, эрх зүйн орчны шинжилгээг тогтолцооны шинжилэлтэй уялдуулан хийнэ.
Хоёрт, мэдлэг суурилсан эдийн засгийг цогцлооход их зээл сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгааны чадвар өргөөжийг сайжруулах, үр дүнгийн зах зээлийн эрэлтэд оруулж инновац болгох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, дэлхийн зах зээлд гаргаж улс орноо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багц зорилтыг хэрэгжүүлнэ. Бодлогын арга хэмжээг нэгтгэн багцлж, судалгаанд суурилсан их сургууль үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. Их сургуулийн үйл ажиллагааг судалгааны чиглэлд хөгжүүлэхийн тулд багш оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны чадварыг тасралтгүй дээшлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, инновацийн төв болгон хөгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжил бодиттой хувь нэмэр оруулах чадамжийг дээшлүүлэх, санхүүжилтийн нэмэлт их үүсвэртэй болох боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд дээд боловсролын шинжилгээний төслийн санхүүжилтээр нийтдээ 5 сургуулийн 13 төсөлд 485 сая төгрөгийн судалгааны ажлыг дэмжих зорилгоор байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 60 судалгааны төсөлд 1.6 тэрбум төгрөгийн тэтгэлэгт санхүүжилт олгосон байна. Тус төслүүд нь гарааны компанийг дэмжих, судалгааны ажилд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, технологийн шинэлэг шийдэл дэвшүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм. Мөн дэлхийн шилдэг ихтэй сургуулиудтай түншлэх, туршлагаас нь суралцах, нутагшуулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрээр Герман Монголын ашигт малтмлын технологийн их сургуулийг байгуулсан. Тус сургуулийн лабораторийн барилгыг барихад шаардлагадах 7 сая еврогийн хөнгөлөлтөө зээлийг Герман улсаас олгохоор шийдвэрлсэн байна. Их сургуулиудын лабораторийн орчин сайжруулахаар 2015 онд дээд боловсролын шинжилгээний төслүүдийн хүрээнд 1.2 сая $ам санхүүжилтээр Монгол улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль 12 лаборатори байгуулсан. Цаашид 1.4 сая $ам санхүүжилтээр Монгол улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол улсын багшийн их сургууль, дундын ашиглалтын лаборатори нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Сургалтын үйл ажиллагааны чанар шинжилгээний хүрээнд үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байна. Сургалтын хөтөлбөрийн хүрх үр дүн төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил, хандлагыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээ, тэднээс авсан судалгаанд тулгуурлан урьдчилан тодорхойлж, түүнд зориулан сургалтын арга зүй орчноо сайжруулах, үнэлгээний аргачлалыг өөрчлөн, үр дүнгээ тасралтгүй хянаж, чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого баримтлана. Ингэснээр сургалтын үр дүн зөвхөн оюутны мэдлэгийн үнэлгээгээр бус, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмсэн байдлаар үнэлдэг системд шилжих юм. Эцсийн үр дүн нь онлын өндөр мэдлэгтэй, бүтээлч, практик ур чадвар, чадамжтай, зөв төлөвшил хандлагатай мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Түүнээс гадна хөтөлбөрийн чанарын шинжилэл хийх, судалгааны ажлаа танилцуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаад оршиж байгаа юм. Дээд боловсролын чанарын үнэлгээний зөвхөн мэдлэгийг олгодог, шалгадаг аргаас мэдлэгээ хэрхэн дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, үр дүн тооцох чадвар, бүтээлч сэтгэхүй төлөвшил, хандлагыг нь үнэлдэг системд шилжих бодлого баримталж байна. 2016 оны 4-р сард батлагдсан боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиудад боловсролын магадлан итгэмжлэл үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх зүйн байдалд олон нэмэлт өөрчлөлт орсны дагуу илүү тодорхой болгон баталсан байна. Үүнд нийцүүлэн боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрм, бусад дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсролын магадлан итгэмжлэл үндэсний зөвлөлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэн ажиллаж байна. Дээд боловсролын байгууллагуудад дотоод танилтын болон хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх, сургууль хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттай хамруулах, боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийг чадваржуулах ажлуудыг шат дараатаагаар хийж байна. Олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрүүдээс анхдагч нь болж анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүний их эмч хөтөлбөр нь инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Энэ хөтөлбөр нь манай улсын олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн 16 дахь хөтөлбөр болж байгаа юм. Оюутнуудын нийгмийн баталгааг хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд тэднийг тодорхой хэмжээгээр орлого олох эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлж, сургалтын төлбөрөө төлөхөд нь хүндрэл бэрхшээлгүй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг харьяаллын дагуу авдаг тав тухтай орчинд сурч амьдрах орчин бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2016 оны 111 дугаар тогтоолоор боловсролын зээлийн санг байгуулж,
Оюутны хөгжлийн зээлийн журам батлуулан сургалтын зээлийг арилжааны банкудаар дамжуулан олгож эхлээд байна. Боловсролын зээлийн сан нь гадаад дотоодын суралцагчдын сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгийг захиран зарцуулах хэрэг бүхий байгуулга бөгөөд тухайн байгууллагын төсөвт дотоодын оюутны зээлийн их усрын санхүүжилтөнд 2017 онд 90 тэрбум төгрөгийг тусган баталсан. Оюутнууд суралцсангаа цагийн ажил, сайн дурын ажил эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газраас орлоготой оюутан хөтөлбөрийг батлан гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туцагдсан дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улс оронд хэрэгцээтэй чадварлаг болсон хүчнийг бэлтгэн гаргадаг, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө засгийн газар хүчин жармал тавин ажиллах болно. Боловсролын тогтолцооны хөгжлөн төрийн зөв бодлого, ихтэй сургуулиудын чанартай сургалтын тогтолцоо, суралцагчийн сурах хүсэл эрмэлзэл, хүчин чармаалт гэсэн олон талуудын тэгш оролцоо хамтын ажиллагааны үндсэн дээр амжилтанд хүрэх боломжтой юм а. Иймээс урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан боловсролын салбарын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэн гаргахын төлөө бүхий л талуудын идэвхтэй оролцоо, санаачлаг, бодлогын дэмжлэг цааш нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна. Монгол улсыг хөгжлийн шин дээд чаданд гаргах чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэрэгчлэтнүүд улам бүр олширч байхын үл зүйтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Монгол улсын хөгжлийн гарцсан зөвхөн эрдэс түүхийд бус эрдэм боловсролтой өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхийд дахинд нотлон харуулцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. За, ерөнхий сайд